Зөвлөлт уулзалт Токио хотод эхэллээ. Энэ удаагийн уулзалтанд Монгол улсаас 55 компани 83-ийн төлөөлөл оролцож, Японы үйлдвэрлэл эрхлэгчтэй ямар салбарт хамтарч ажиллах сонирхол байгаагаа илэрхийлж, урт хугацааны түншлэл байгуулахаар төлөвлөж байна. Харин Японы хувийн хвшлийн 80 орчим бизнес эрхлэгчийн зүгээс Монгол улстай эрчим хүч, уул уурхай, аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллаж, хөрөнгө оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Монгол-Японы төр хувийн хвшлийн бизнес эрхлэгчдийн 7 дугаар зөвлөлтөх уулзалт яг одоо Токио хотод үргэлжилж байна. Монголчуудын хувьд бидэнд газрын дээрх болон доорх дээр нь хөдөө аж ахуйн баялаг асар их байна. Харин Япон улсад үйлдвэр хөгжүүлж ирсэн туршлага, дээрэс нь өндөр хөгжилтэй технологи байна. Тийм учраас энэ бүгдийг нийлүүлээд дэлхийн зах зээл дээр өрсөлдөх бүтээгдэхүүн үйлдвэрлэе гэдэг зүйлийг хувийн хвшил бизнес эрхлэгчдийн төлөөлөгчид онцолж байна. 127 сая хүн амтай Япон улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 4.8 их $80 хүрсэн. Зөвхөн 2014 онд 697 тэрбум $, бараа бүтээгдэхүүнийг гадны улсуудад экспортлсон байна. Монгол улсын хөдөө аж ахуйн түүхийн эдийн арвин нөөцтэй, харин Япон улсад аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлж ирсэн туршлага, өндөр технологи суурилсан аж үйлдвэрийн тоног төхөөрөмж байна. Тиймээс аж үйлдвэрийн салбарт хамтарч ажилласнаар дэлхийд өрсөлдөх бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж байгаа юм. Япон-Монголын эдийн засгийн харилцаанд чухал нөлөө үзүүлэх олон төлөөллийн хамт аж үйлдвэрийн салбарыг хэрхэн хөгжүүлж, төр хувийн хвшлийн хамтын ажиллагааг хэрхэн дэмжих асуудлаар хэлцэж байгаадаа баяртай байна. Жетрогийн дэмжлэгтэй зохион байгуулж байгаа энэхүү уулзалт хувийн хвшлийн харилцааг хөгжүүлэхэд ихээхэн том тус болно гэж харж байна. Аж үйлдвэрийн сайд Эрдэнэт уулзалтыг нээж хэлсэн үгэндээ манай улс 2014 онд нийт 131 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт эргэлт 11 тэрбум $, хүрсэн. Үүнээс 5.8 тэрбум $, экспорт, 5.2 тэрбум $, импорт хийсэн. Гэтэл гадаад худалдааны нийт эргэлтийн 3.6%, экспортын 1.4%-ийг Япон улстай хийсэн худалдаа эслэж байна. Энэ бол хангалтгүй үзүүлэлт юм. Тиймээс энэ бүхнийг нэмэгдүүлэхэд хувийн хвшлийн бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа хамгийн чухал гэдгийг онцолсон юм а. Японы зах зээлд Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх, Японы технологи ашиглан хамтран ажиллах сонирхлоо Японы ажил хэрэгч хүмүүс та бүхэнд өнөөдөр нэмж дэвшүүлж байна. 55 компани 80 гаруй бизнес эрхлэгчид энэ хүмүүсүүд мэдээж намайг зөвхөн нэг дагалдаж ирээгүй. Энэ хугацаанд Японы зах зээл, ижил төрлийн бизнес эрхлэгчтэй харилцсан урт хугацааны холбоо тогтоох найдлага тээж ирсэн гэдгийг би бас тусгаалan тэмдэглэхийг хүсэж байна. Монгол улсын Япон улстай хүнд үйлдвэрийн салбарт газрын тос боловсруулах, нүүрс, химийн, зис боловсруулах, төмөрлөгийн, машин тоног төхөөрөмжингээд олон салбарт хамтран ажиллах сонирхолтой байна. Мөн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, технологийн парк байгуулж, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж байгааг хэлж байсан. Харин Японы талаас манай улсын хууль эрх зүй болоод Японы хөрөнгө оруулагчдад манай талаас ямар дэмжлэг шаардлагатай байгааг илэрхийллээ. Монголоос хөдөө аж ахуй, газар тариалан, ноос ноолуур, эмнэлгийн тоног төхөөрөмж, эрүүл мэндийн үйлчилгээ, барилга, тээвэр зууж, худалдаа, аршид боловсруулах, сүлжмэл эдэл үйлдвэрлэх, хаягдал дахин боловсруулах зэрэг салбарын төлөөлөгчид өнөөдөр энд ирсэн байна. Эдийн засгийн түншлийн хэлцээр байгуулагдсанд Японы хувийн хвшлийн бизнес эрхлэгчид баяртай байна. Гэхдээ Монгол улсад бизнес эрхлэхэд хэд хэдэн зүйлээр дэмжих шаардлагагүй, үүнийг салбар хуралдаанаараа бид хөндөн ярилцсанаа. Монгол улсын аж үйлдвэрийн талаар төрөөс баримтлах бодлогоо тодорхой болгосон. Эдийн засгийн түншлийн гэрээгээ олон жилийн найрсаг харилцаатай Япон улстай анх байгуулсан. Энэ бол Монгол улсын үйлдвэрлэгчид дотооддоо биш, олон улсын зах зээл гарах том боломж юм. Хоёр орны хувийн хвшлийн бизнес эрхлэгчид уулзаж энэ асуудлыг хэлэлцснээр тухайн салбарт үнэхээр шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтын болон хамтын ажиллагааны асуудлаар олон үр дүн гарна гэж хүлээж байна. Монголын 50 гаруй компани Японы 280 гаруй хувийн хвшлийнхэнтэй хамтарч ажиллах, мэдээлэл солилцох боломжийг тус уулзалт олгож байгаа юм. Хамгийн гол нь энэ удаагийн бизнес уулзалт харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжих юм а. Монгол улсын хөдөө аж ахуйн орн ноосоо түүхийгээр нь экспортлох биш, нэм үртэг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгон Японы зах зээлд нийлүүлж болно. Тухайлбал Монгол-Японы хамтарсан дулаалгын материал үйлдвэрлэдэг компани эхний борлуулалтаа хийж эхэлсэн. Шинэ Зеландын ижил төрлийн бүтээгдэхүүн 1 м квадрат нь 3000 йенээр Японд худалдаалагддаг. Тэгвэл Монголд үйлдвэрлэсэн энэ бүтээгдэхүүн 3 дахин хямд өртгөөр буюу 1000 йенээр зарагдана. Олон улсын зах зээл дээр өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэж чадаж байна. Гэхдээ хамтарсан үйлдвэрлэл эрхлэхэд цөөнгүй хүндрэл тулгардаг байсныг үйлдвэрлэгчид ярьлаа. Монголд үйлдвэр байгуулах нь Японд байгуулахаас 10 дахин илүү өртөг шаарддаг.
Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтын босго тавьдаг нь үйлдвэрлэлээ эхлүүлж байгаа бизнес эрхлэгчдэд багагүй дарамт учруулдаг байсан. Эдийн засгийн түншлэл хэлэлцээр байгуулагдсанаар аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагаанд чухал үр дүн гарна гэж харж байна. Японы жижиг дунд үйлдвэрлэлийн 300 орчим төлөөлөгч энэ удаагийн бизнес эрхлэгчдийн уулзалтанд ирсэн байлаа. Тэд аж үйлдвэрийн салбарт өргөн хүрээтэй хамтарч ажиллах найдвартай түнш монголчууд мөн үү? Үйлдвэрлэл байгуулах боломж байна уу? Түүхэн эдийн ямар нөөц байна гэд олон асуултанд хариулт олж чаджээ. Монгол оронд ургадаг хуш модны самраар уламжлалт дангаах ухааны эм бэлтгэл үйлдвэрлэхээр хэдэн жилийн өмнөөс судалсан ч амжилт олоогүй. Харин энэ уулзалтанд ирээд хуш модны самрыг цөмөөд бэлэн бүтээгдэхүүн болгон худалдаалдаг монгол компанитай уулзлаа, хамтарч ажиллах асуудлаа ярилцлаа. Миний хувьд Хоккайдогоос ирсэн. Манай хотын цагаагаар Монгол улстай төстэй. Тиймээс барилгын салбарт хамтарч ажиллахыг хүсэж байна. Манайх барилгын туслах хэрэгсэл буюу шугам хоолойн эрг боолт үйлдвэрлэдэг. Үнэхээр хамтарч ажиллах боломжтой компани байвал үйлдвэрээ байгуулах асуудлыг ч судлаж үзнэ гэж бодож байна. Монгол улс аж үйлдвэрийн салбараа цогцлбор хэлбэрээр хөгжүүлэх хэрэгтэй. 5 компани цамц үйлдвэрлээд бүгд зарах гэж өрсөлдөдөг тогтолцоогоор аж үйлдвэрийн салбар урагшлахгүй. Тавуулаа нийлээд нэг цамц оёод нэмүүртийг шингэсэн бүтээгдэхүүнээ олон улсад нь худалдаалах нь чухал. Өөрөөр хэлбэл 3 сая хүнтэй зах зээл илүүдэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж байснаас 126 сая хүнтэй Японы зах зээлд танилцуулах нь чухал гэдгийг бизнес эрхлэгчид хэлж байлаа. Энэ 120 сая хүн дотор биднийг таньдаг хүн цөөхөн шүү дээ. Тийм учраас нэг удаа ирээд биш, маш олон ирж, олон уулзалт хийж ээж дараа нь тодорхой юм хийнэ гэхээс зүгээр нэг удаа ирээд тийм гэж байхгүй. Манай ноос ноолрын салбарт бас говь компанитай хамтарч ажиллаж байсан улсууд бас ирж байна. Сонирхож үзэж байна. Тэгээ би бас хүсэлтээ хэллээ. Одоо ингээд танаад ингээд Самсан доллар экспортлээ. Та нар одоо ингээд ийм эрх үйлдвэр байвал одоо манад оруулж өгөөч гэсэн ийм хүслүүдийг хэлээд ингээд яриад явж байна. Энэ удаагийн Монгол-Японы төр хувийн хвшлийн бизнес эрхлэгчдийн уулзалт Монголд үйлдвэрлэсэн нэм үртэг шингэсэн ганц бэлэгч болов Японд борлуулах зорилго тавьж байгаагаараа илүү ач холбогдолтой байгааг үйлдвэрлэл эрхлэгчид онцолж байна. За гадаа зах зээл жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих ийм санал санаачлаг гарч байгаа бол дотоодод тэдний санхүүгийн боломжийг нэмэгдүүлэх чиглэсэн зээлийн батлан даалтан тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төгөлдржүүлж ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх сэдвүүд хэлэлцүүлэг өнөөдөр Улаанбаатар хотод боллоо. Энэ хэлэлцүүлгээр гол яригдсан сэдв нь зээлийн батлан даалтан санхын их үүсвэрийг нэмэгдүүлэх төслийн тухай байсан юм. Одоогоор зээлийн батлан даалтын сангийн их үүсвэр 5 тэрбум төгрөг байгаа. Үүнийг 60 сая доллараар нэмэгдүүлэх төслийг зээлийн батлан даалтын сан Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа юм байна. Азийн хөгжлийн банк зөвхөн Монголд ч биш Азийн олон улс орнуудад зээлийн батлан даалтын сангийн тогтолцоог нь дэмжих, жижиг дунд үйлдвэрлэлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, санхүүжилт авах боломжийг нь хангах чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Бид яг ийм төрлийн төслийг энэтхэг Казахстан улсуудад хэрэгжүүлж байсан. Зөвхөн сангийн дэмжихээс гадна жижиг дунд бизнес эрхлэгчдийн чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байсан. Энэ төслийг хэрэгжүүлэх асуудал улсын хурлаар хэлэлцэгдэн хэрвээ дэмжигдээд явбал энэ ондоо багтаад эхэлчих төлөвлөгөөтэй байгаа юм байна. Гэхдээ манай зээлийн батлан даалтын тогтолцоонд бас засаж сайжруулах зүйл байгааг хэлэлцүүлгийн үеэр хэлж байсан. Иргэд зээлийн батлан даалтанд хамрагдахын тулд эхлээд арилжааны банкнд хандаад арилжааны банкнаас энэ төсөл батлан даалт хэрэгтэй байна гэж үзсэн нөхцөлд батлан даалтыг гаргадаг байна. Энэ нь их удаашралтай үйл явц болдгийм байна. Харин бусад орнуудад үнэхээр ач холбогдолтой үр дүнтэй төсөл байх юм бол шууд батлан даалт гаргадаг тогтолцоотой байдаг. Манайд ийм хуулийн зохицуулалт байхгүй. Тиймээс зээлийн батлан даалтын сангийн тухай хуулиа эргэж харах хэрэгтэй гэж зарим албаны хүмүүс хэлж байсан юм а. Мэдээж шууд батлан даалт гаргахад шалгуур үзүүлэлт маш өндөр байх ёстой. Тухайн үйлдвэрлэл эрхлэгчийн эрсдэл, тэр зах зээл, борлуулалт бүх зүйлүүдийг бол судалсны үндэс дээрээс за энэ бол энэ хүн шууд батлан даалтыг боломжтой юм байна гэдэг ийм л одоо тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй. Тэхийн тулд бид нар хуулиа өөрчлөх хэрэгтэй байна. Зээлийн батлан даалтын сангийн их үүсвэрийг 60 сая доллараар нэмэгдүүлэх нь бараг 20 дахин нэмэгдүүлж байна гэсэн үг. Ингэж нэмэгдүүлж чадвал жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олдох санхүүгийн боломж ч мөн 20 дахин нэмэгдэж байгаа гэж ойлгож болох юм а.